хэлсэн тоотоо давхцах хэрэгтэй. Ийм мэтэр оюутлахын төсөлд болохгүй юмнуудыг бид хэлж байгаа болохоос биш. Ерөөсөө утгахгүйгээрээ олсон монголчууд 100% эзэмшдэг чинь ч яриаггүй шүү дээ. Их хурл гэдэг нэг байгууллага олон хоороо шийдвэр гаргаад та нар өгсөн араам дотор хийж чадаагүй байна. Дордуулсан байна л гэж үзээд байгаа. Тэгэхээр миний хувьд бол энэ гэрээ сая энэ хөлтгч өөрөө хэллээ шүү дээ. 1991 оноос хойш байгуулагдсан хамгийн нэлээд том төслийн гэрээ байгаа тийм үү? Яагаад бид 91 оноос хойш ийм том эдийн засгийн шийдвэр гаргаж чадаагүй гэдэг бас нэг асуудал гараад ирж байгаа. Би энийг зүгээр бас үзэгчдэд энэ дэлмээр хэлмээр байгаа юм л да. Манай энэ улс төрийн тогтолцоо үндсэн хуулиасаа болоод бид энэ том эдийн засгийн шийдвэр гаргаж чадахгүй 20 жил бол. Нэг эдийн засгийн шийдвэр гаргах гэхээр нөгөө нам нь заавал унагдаг. Энэ 96 оноос хойш бүр тод харагдсан шүү дээ. Тэгээд ийм байдалтай байхаар бид сая 2008 онд 2 нам хамтын засгийн газар гаргаад ингээд том төслүүдээ улс орноо хөгжүүлэх юм том хөтөлбөрүүдэд хамтраад батлаад явъя гэсний дагуу би энэ гэрээ батлагдж байгаа гэж ойлгож байгаа. Энэ бол том улс төрийн компромисс гэж ойлгож байна л да. За энэ гэрээ яаж хийгдсэн, ямар хийгдсэн засгийн газар дээр шүүмж байж магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн бид арчлын алтын зарчмаар их хурл дээр зөндөө хэлэлцсэн ш, зөндөө ярилцсан. Тэгж байгаа л олонхоор шийдсэн. Энийг дэмжээл гарсан. Тийм учраас өнөөдөр би бол тэр дэмцэн хүрээндээ засгийн газар ажлыг хийж байгаа л гэж бодож байгаа. Нийгэм өнөөдөр юм бухимдсан байхад би бол энэ оюутлахын төсвийн талаар бид нар яг ойлгож байгаагаар бодтой мэдээллийг бол хүргэмээр санагдаад байна. Энэ гэрээ бол үнэхээр сайн гэрээ. Гэхдээ сайн төсөл. Дэлхийн хамгийн том засгийн орд гэж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар монголчуудад хичнээн том орлого өгөхийн түрүүн тооцоогоор хэлж ирсэн шүү дээ. Ирэх 50 жил тийм ээ. Засгийн үнийг 300-аар бодоход л Монгол улсад 100 тэрбум доллар өгнө. Шинэ хичнээн их орлого монголчууд зөвхөн энэ хувьцаа эзэмших хэмжээ нь том байх тусам монголчууд их мөнгө авна гэж ойлгвол тэр бас буруу ойлголт шүү дээ. Бид нар Эрдэнэ төмөр зам дээр 50-51% тавина. Хувьцааныхаа мөнгө бараг байдаггүй шүү дээ. Голцол татвараар авсан байдаг шүү дээ. Одоо сүүлийн Эрдэнэт төмөр замын түүхийг хараарай. Татвар нь мөнгө бүр ийм их байдаг. Голцол татвараар авсан байгаа. Тэрнтэй адилхан. Бид хэрвээ оюутлах төслийг оруулах юм бол бид нэр тэр оюутлах төслийг дагсан зөндөө олон том эдийн засгаараа монголчууд айгүй их орлого авах байхгүй юу? Энэ нь л тэр 100 тэрбумаас 66-ыг баг монголчууд авахаар байгаа шүү дээ. Энэ бол монголчуудад айгүй хангалттай сан орлого болов гэж бодож байгаа. Гэтэ энэ маань дөнгөж ганцхан төсөл шүү дээ. Бид нар энийг хэрэгжүүлж чадах юм бол дэлхийн зах зээл рүү маш том дохио монголчууд бүх том хөрөнгө оруулагчдыг оруулж чаддаг юм байна. Тэгэх юм бол Монголд ингээд дагаад тахад зөндөө дунд жижиг том маш олон төслүүд араас нь ингээд ойчилсан бэлэн байж байна. Бид нар өөрсдөө ийм сайхан яг нөгөө босхон дээр ирчээд одоо энэ хаалга ахаад хаачмааргүй. Бид нар 3-4 жил юм хаацсан шүү дээ. Тийм учраас энэ сайхан боломжоо өнөөдөр ашиглаад цаашаага энэ уул уурхайгаа түшиглээд ямар ч ёс бид нэг 10-15 жил хөгжинэ. Энийний дараа уул уурхайгаас дараагийн одоо илүү орлого олохын төслүүд рүү шилжих болов гэсэн ийм бодолтой байна. Тийм учраас би дэмжиж байна. Тэр би бол нөтөдтэй санал нэг байгаа л да. Ер нь энэ одоо том төслийг явуулах хэрэгтэй гэдэг дээр бол бид нар бол хурлын нэр хүү 11 гишүүн хурлын дарагт шаардлага өргүүлэхдээ бол энэ одоо гэрээ үлрээс утгагүй байна. Энэ гэрээг буцаа шийдэх хүчингүй болгоо гэдэг асуудал тавиагүй шүү дээ. Бид ер нь улсын хурлаар баталсан 57 дугаар тогтоол энэ 40 дугаар тогтоол тийм ээ. Энэ хоёр одоо үүрэг өгсөн энэ хоёр тогтоолын хүрээнд одоо ажиллаж чадсан байна уугүй энийг нь одоо нэгтлаач зарим эргэлзээтэй юмнуудыг тодруулаач гэдэг л ийм зүйл хэлсэн шүү дээ. Яагаад ийм эргэлзээ гараад байгаа вэхээр зэрэг би одоо 2 удаа улсын хурлд сууж байгаа тийм 2007 оны би 7 сарын 9 чиг санаад байна. Энэ хөлд ерөнхий сайдыг байх засгийн газарт чи хэрэгжижсэн асуудал шүү дээ. Тухайлх юм бол хөрөнгө оруулалтынх нь нийтэн 2.7 тэрбум төгрөг гээл доллар. Тэгээ 2.7 тэрбум доллар гэд оруулж ирсэн. Одоо 5.2 болоод ингээд нэмэгдсэн. Хайгуулгын хөрөнгө оруулалт одоо хөрөнгө оруулалтанд зарсан хайгуул зарсан хөрөнгө нь 400 сая доллар гэж яасан 1 тэрбум болоод ингээд хүчин чадал нь жишээлх юм бол хүчин чадал зөвхөн хүчин чадал ихэд л одоо за миний л одоо ойлгож мэдж байгаагаар бол 4-5 удаа ингээд нааш таашаа хөдөл. Ингээд юм нь их ойлгомжгүй. Тэгээ бид нар ч гэсэн энэ 2009 онд хэлцэж байгаа чинь зэрэг л ингээд нэлээд их хурал дээр одоо шаардаа шахаал ингээд ирэхээр зэрэг 1 тэрбум доллар жишээлх юм бол багсгаад оруулаад ирлээ гэж. Ингээд юм нь ерөөсөө гинт одоо алд дэлмээр нааш таашаа зөрөөд байгаар чинь зэрэг
Зөв нийгэм төдийгүй чинь бидний хувьд ч гэсэн ойлголт их зөрүүтэй ойлголтууд гарч ирээд байгаа зүйл шүү дээ. А мэдээж асуудал одоо манай засгийн газар ялангуяа одоо яг энэ дээр гарч ажиллаж байгаа манай хоёр сайд 5 хүн бол одоо үнэхээр энэтэй бол бас тодорхой хугацаанд бүр одоо ойлгож ноцолцсон энийг бол сайн мэдж байгаа л да. А гэхдээ энд чинь нэг ийм эргэлзээ төрөөд байгаа байхгүй. Ийм юмнуудыг нь арилгаад ингээ ойлголтыг нэгтгэхэд энэ чинь зөвхөн их хурлын хэдэн гишүүн ч хоорондоо ойлголтыг нэгтгэгээд байгаа зүйл биш шүү дээ. Монголчууд бүгдээрээ нийгэм ч гэсэн зөв ойлголт өгч хэрэгтэй шүү дээ. Энэ аливаа юм чинь ил тод ямар нэгэн одоо эргэлзээ байхгүйгээр ингээл явуул зүйтэй санагдаад байхгүй. Тэгээ түрүүн асууж ирсэн энийг үл хэлээ л да. Жишээлх юм бол энэ 57 дугаар тогтоол чинь өөрөө ингээд 3 4 одоо тодорхой юм заалттай байж байгаа шүү дээ. Тэгэхээр чин зэрэг 5 хүн бол одоо тэр одоо их хурлын үүрэг өгсөн эрх зүйн орчныг бүрдүүлсэн анхны хөрөнгө оруулалтанд өгсөний дараа төрийн эзэмшлийн хавцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохирсон шийдвэрлэхээ гэдэг ингээд нөгөө талдаагаа тохиролцсон одоо хүчин төгөлд мөрдөж байгаа ажилтнуудын тухай хуулийнхаа 29.3-ыг нь барид хийцэл гэдэг ингээд байгаа байхгүй. А уг нь бол эн чинь их хурл эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар гэдэг тодорхой үүрэг өгсөн ба шүү дээ. Хуулиндаа бид нар өөрчлөлт оруулаад энийг нь зохицуулаад шийдчих болохоор байсан. А гэтэл та нар бол ингээд дээдлийнх нь одоо жишээл 2 дээр нь юугээ заасан бэхээр оюутлахын ордыг ашигтай холбогдуулах хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн хийгээд ингээд өгсөн. Энэ залтыг нь аваад эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар гэдгийг нь орхиол ингээд хийчлээ гэж би бол ойлгож байгаа юм шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд юмнуудыг нь жишээлх юм бол яг одоо их хурлын баталсан энэ гаргаж өгсөн энэ тогтоолын хүрээнд нямаа хийчих юм бол ер нь яг энэ раамдаа бол үнэхээр хөдлөхгүй шүү. Би бол юу гэж ойлгож байгаа вэхээр чи аргагүй бас нэг олуулаа ярьж байгаад нэг юмын шийдэхэр чи олонний юм гаргасан шийдвэр гэдэг чи бас нэг нуруутай нэг дүнтэй талд нэм гаргаад байдаг юм байна. Одоо ингээл эргээл энэ 57 дугаар тогтоол, энэ 40 дугаар тогтоол тэгэл энэ юмнуудыг бүгдийг эргүүлээд хориод үзэх юм бол бас их хурл бол аргагүй л одоо чухал шийдвэрүүдийг гаргасан байл гэж ингэж хэлэхээр юм л да. За зөв. Яг сая бол энэ эрсдлийн зөвлөөр батлагдсан нөөцийн хэмжээ холбогдох одоо материалын тоонууд талаар нэлээд хэдэн зүйл яриглаа л да. Би сая зүгээр нэг зүйлийг хэлье. Эрсдлийн зөвлөөр бол анхны тоо бол 7 сарын 1-ний өдөр батлагдсан. 57 дугаар тогтоол бол 7 сарын 13-ны өдөр. Одоо 13 баха? 16-ны өдөр батлагдсан. 7 сарын 16-ны өдөр батлагдахаас өмнө бол би яг их хурлын тэр артлын ширээ байгаа шүү дээ. Одоо засгийн газрын гишүүд суудаг тэнд сууж хагаад яг нөөцийн талаар мэдээлэл өгөөд бүх гишүүдэд энэ талаар хэлж ирсэн. 45 сая тонн 100% батлагдсан. Энэ дээр бол зүгээр ямарваа нэгэн одоо 45 сая тонн гэж ярьж байгаад өнөөдөр одоо жишээлбэл юу гэдэг чинь 25 сая тонн нь батлагдсан юм шиг тийм ойлголт байхгүй л те. Анхнаасаа л ерөөс 7 сарын 1-ний өдөр 45 сая тонноор 100% батлагдсан. Энэ 7 сарын 1-ний өдөр харин батлагтаа бол нөхцөлтэй байгаа шүү дээ. Төв харин тийм 100% дахиад хэлье. 7 сарын 1-ний өдөр 45 сая тонн батлагдсан. 45 сая тонн батлагдсан гэдэг бол улсын их хурлын гишүүд мэдээлсэн. Тэрэнд бол мэдээлэл өгөөгүй биш мэдээлсэн. Нэгт. Үүнээс харин үр ашигтай нөөц нь бол 25 сая байгаа гэдэг бос хэлсэн. Мэдээлэл өгсөн шүү дээ. Тэр соёлын мэргэжлийн зөвлөлөө ингээд сая 7 сарын 1-ний өдөр батлагдлаа. Алтныхын нөөц нь бол жишээлбэл үр ашигтай нөөц нь бол 810 тонн сая биш. 810 тонн болсон гэдэг ч бас мэдээлсэн. Энэ мэдээллүүдийг бол бүр өгсөн. А тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж бас байгаа. Жишээлбэл зэсийн хувьд бол 19.7 орчим 19.6 сая тонн бол тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц юм байна. Гэд мэдээллийг бол улсын их хурлын гишүүд 7 сарын 1-ний өдөр эрсдлийн мэргэжлийн зөвлөөр баталсан дараа бол бүр өгсөн. Харин ч сая энэ одоо эрсдлийн мэргэжлийн зөвлөөр баталсан 100% баталсан нөөцийнхээ үндсэн дээр техник эдийн